Үржих процесс байгалийн хувьд маш чухал үзэгдэл. Хамгийн амархан үржих үйл явц бол бэлгийн биш аргаар нэг эс өөрөө хуваагдах зарчмаар явагдах юм. Байгалийн хувьд ингэж үржих нь тийм ч их ашигтай биш байдаг. Яагаад гэвэл тухайн амьд биет өөрийгөө хуулбарлах нь генетикийн хувьд хувьсаж өөрчлөгдөхгүй байгаа учраас өөрчлөгдөж буй гадаад орчинд дасан цогцох чадвар маш муу байдаг. Ийм учраас байгаль нөхөн үржих бас нэг өөр хувилбар болжээ. Хоёр генийг нийлүүлээд дундаас нь цоошин амьтан бүтээх. За энэ үед бол ир эм хүүс бас үүсч амжаагүй нэмэх хасах гэсэн талууд үүссэн байдаг. За яагаад заавал хоёр байд юм бэ гэж асууж магадгүй. 3 юм уу түүнээс дээш амьтан нийлжиж үржилт орох нь маш хэцүү байдаг учраас байгаль тогт ашиггүй. За ингэж үрждэг амьтан хэрвээ байх юм бол маш хурдан устж алга болох болно. За цаашид байгаль маш нарийн үржих процесс бүтээж хоёр талын нэгийг шин дижээлээр дүүргэж үндгийн эс бүтээсэн. За яагаад шин дижээлээр дүүргэдэг вэ гэхээр амьтны үрийг өсгөж том болох хамгийн амархан арга бол хооллох, тийм ээ. За нэг талыг нь шин дижээлээр дүүргээд нөгөө талын ДНК код дамжуулдаг бичил организм бий болгосон. Зөвхөн ДНК код дамжуулах юм чинь энэ талыг нь маш олон болгоод уралдуулах хэрэгтэй. За ингээд бидний сайн мэдих үндгийн эс, ир бэлгийн эс үүсжээ. За үр тогтох процессыг бол хүн болгон сайн мэднэ. Үндгийн эс рүү маш олон ир бэлгийн эс уралдаад төрүүлсэн нэвтрээд үр тогтдог. Энэ яг цанын гулгалчиг олон тамирчид гараанаас гараад нэгэн төрүүлдэгтэй адил. Гэхдээ олон биш, бүр сая ир бэлгийн эс уралдаж төрүүлсэн нь хамгийн эрүүл супер ир бэлгийн эс гэсэн үг. За энэ бол шилдэг генийг шалгаруулах байгалийн маш оновчтой арга. Энэ үед бүх амьтад гермафродитууд байсан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн амьтан хоёр хүүстэн бөгөөд үндгийн эс, ир бэлгийн эс хоёулаа байгаа гэж ойлгож байна. Яг ийм амьтны жишээ бол бидний сайн мэдих чигийн улаан орхоо. Хоёр чигийн улаан хүс ухаж яваад хоорондоо дайралдлаа, бэлгийн харьцаанд ороод хоёуланд нь үр тогтно. Гермафродитууд байх амар байгааз хань ижлээ хайж олох шаардлага байхгүй, дайралцсандаага юу яана гэсэн үг. За энэ процесс бас байгальд хангалттай санагдаагүй учраас эволюцийн тусламжтайгаар үндгийн эс, ир бэлгийн эсийн жишгээр ир эм хүүстэй амьтан үүсжээ. Үндгийн эс том учраас эмэгчин нь том, ир бэлгийн эс жижигхэн учраас эрэгчин нь жижигхэн. За яагаад том гэдгийг тайлбарласан шин тижээлэх хэрэгтэй учраас том эмэгчинтэй, эрчүүд нь ген дамжуулагч учраас хөдөлгөөнтэй бөгөөд олон. Ингэж төсөөлж олно том эмэгчин амьтад эргэн тойрон маш олон жижигхэн эрэгчингүүд өрийн шингэнээ тарах зорилготой ертөнц гэж. Энэ үед хийн хамгийн хурдан нь хамгийн сайн гентэй гэж хэлж болно. Нэг сонирхолтой баримт хэлэхэд зарим аалзнууд бэлгийн харьцаанд орох үед эмэгчин нь эрэгчингээ иддэг. За үр тогтооход маш их энерги шаардлагатай байдаг учраас байгаль албаар эрэгчин аалзны эргэтэнг эмэгчинд гацхаар хийж өгсөн байдаг. Энэ нь үр тогтоох явцад хаашаа зүхтааж чадахгүй, гарцаагүй идүүлэхээс өөр замгүй гэсэн үг. За байгальд ийм нэг удаагийн хоолон ачир болдог эрэгчин байдаг байх нь. Ихэнх амьтдад ороон орох хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд эмэгчинд хамгийн ойр буюу хамгийн хурдан эрэгчин гүйж очоод үрээ тогтоочдөг. Ингээд үр тогтсны дараа тухайн эрэгчин өөрийнхөө амьдралыг хөөгөөд зүхтаагаад алга болдог. Харин хүүхэд өсөж том болох хариуцлага үүрэг нь эмэгчинд үлддэг. За энэ стратеги бол байгальд тийм ч сайн стратеги биш. Харин хүүхэд өсөж том болох процесс эрэгчинг оролцуулах юм бол тухайн хүүхэд байгальд амьд үлдэх магадлал нь хамаагүй гэсэн. Нөгөөтэйгүр тухайн эрэгчинд өөрийн генээ цаашид үргэлжлүүлээд үлдээхэд мөн өөрийнх нь хүүхэд нь байгальд амьд үлдэх нь тухайн эрэгчин буюу амьтны номер 1 ашиг сонирхол байх ёстой. Эрэгчин үр тогтоочоо цухтаагаад алга болохгүй юм чинь эмэгчин хэн дуртаатайгаа бэлгийн харьцаанд орхоо болж эхэлнэ. Яагаад гэвэл хүүхэд том болтол ядаж хамт амьдрах юм чинь гайгүй эрэгчинтэй хамт байсан дээр үстэй тийм ээ. За энэ үед нөгөө нэг хурдан гэсэн үзүүлэлт бол тийм ч чухал биш болно. За эр хүүстэнгүүд нь гой дуулдгаараа ч юм уу нэг бол гоо сайхнаараа нэг бол илүү их хүчтэйгээ харуулж эсрэг хүүснээ татах хэрэг гарна. За тэгэхээр амьдрал дээр эрэгчин эмэгчин хоёр амьтанд хаарлаа гэж бод.
тэр хоёр шууд бэлгийн харьцаанд орлого хэсэг хугацаа өнгөрнө. Энэ хугацаанд эрэгч нь өөрийгөө лаг, мундаг, халамжтай гэдгийг харуулах шаардлагатай. За яг энэ үед нь дахиад 10 эрэгчин давхар гүгээд эхлэе гэж бод. Ингүүл бүр сайн болно гэсэн үг. Яагаад гэвэл нэгэнд 10 болцсон юм чинь хооронд нь тэмцээн зохиож болно гэсэн үг. Хэн нь илүү гоё дуулдаг вэ? Хэн нь илүү гоё сүулттэй вэ? Хэн нь илүү царайлаг вэ? Хэн нь илүү өстэй вэ? Гэдгийг шалгаруулна гэсэн. Энэ үзүүлэлтүүд юу харуулж байна гэхээр тухайн амьтан маш сайн хоол хүнс иддэг, эрүүл гэдгийг харуулж байгаа бөгөөд тухайн амьтнаас маш эрүүл сайн гентэй хүүхэд төрнө гэсэн үг. За ингэж шилж шалгаруулах нь юун түрүүнд эрэгчингийн биеийн томролтод шууд нөлөөлсөн. Яагаад гэвэл тэмцээнд хамгийн том биетэй, хамгийн хүчтэй ялах магадлал хамгийн өндөр байдаг учраас. За энэ зурган дээр үзүүлж байгаа амьтад бол эрэгчин эмэгчингээс эволюцийн хувьсалд өөрчлөгдөж томорсон амьтад. Хүн дээр ч гэсэн авч үзвэл ихэнх хосын эрэгтэй том биетэй, эмэгтэй нь арай жижиг биетэй байдаг. За ингээд эрчүүд том биетэй өндөр болсон гавьяаны шалтгаан нь бол манай эмэгтэйчүүд юм аа. Бидний бодибилдингээр хичээллэж бак болохыг хүссэн шалтгааны цаад үндэс суурь нь үүнд оршиж байгааг та бүхэн ойлгосон бах. Мэдээж фитнест явахаар бие эрүүлжиж аз жаргалтай мэдрэмж авах ч гэдэг юм. Нэг бол фитнес дондох. Энэ бүгд бол аз жаргалын медиатор болох дофаминтай шууд холбоотой байдаг. За энэ бүгдийг бол ярихад энэ бичлэгний цаг бол маш их болох учраас энэ бүгдийг энэ удаа яриаггүй. За төгсгөл нь хэлэхэд өндөр биетэй том бак болох нь байгаль тавьсан шаардлага гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Амьдрал дээр жижигхэн биетэй байхад эрэгтэйчүүд бие биенийгээ дээрлэх үзэгдэл маш илбэг байдаг. Жохон бак болоод ирэхээр эрэгтэй хүмүүс цаанаасаа хүнлээд ирдэг. За энэ бол эрэгтэй хүний тархитай шууд холбоотой байдаг. За манай видеоблог, манай төсөл маань таныг зөвхөн биеийг хөгжүүлэхээс гадна цаашид таны тархи болон бусад шин чанаруудыг хөгжүүлэх болно гэж хэлмээр байна. За энэ үрээд манай видеоблог ерөнхийдөө 2 салаалж ийн гэж хэлж болно. За арх бол хар тамхи гэсэн бичлэг байгаа. Мөн энэ бичлэг байгаа. Энэ бол таны тархийг хөгжүүлэх видеоблог гэж хэлж болно. За энэ үрээд энэ бичлэгээ өндөрлөе. Бидэнтэй цуг байгаарай. Түр баяртай гэж хэлье да.